Орон нутагт эмчилгээний шинэ технологиг нэвтрүүлсэнтэй холбогдуулан улсын 1-р төв эмнэлгийн уролог, андрологийн төвийн их эмч Гамболд Ховд аймагт ажиллалаа. Улмаар Тус аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэс цэцлийн засгийн эмч нартай хамтран 55-аас 88 насны 6 иргэнд дээрх мэс цэцлийг амжилттай хийсэн байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал доктортой сайн байна. Аслагдсан бүс нутгийн иргэдэд зардал чирэгдэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсандаа талархалтай байлаа. Одоо манай аав 88 настай өндөр настай. Тэгээд бөөгний чулуутаа ингээд олон жил явсан. Хот авч явхад одоо өндөр настай хүнийг нэг тээвэрлэж авч явхад нэрсэлтэй. Тэгээд орон нутагт ирээд ингээд хаглаа хийж байгаа нь айгуу тийм давуу талтай. Тэгээд эдийн засаг энэ хөшин хүнийг тээвэрлээ авч явахаас ахгүйлаад ингээд айгуу их давуу талтай сайхан хагалгаа боллоо. Монгол Улсын засгийн газар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд орон нутагт эмчилгээний шинэ технологиг ийхүү нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар эмч нарыг ажлын байран дээр сургаж дадлагжуулах бүрэн боломж нээгдэж байгааг хэлж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн амьдралын хэм маяг болон хоол хүнс хэм маягаас шалтгаалan бүр шийсэн замын чулуу маш илбэг тохиолдож байгаа. Тэгээд 2025 оны 1-р сард бас эрүүл мэндийн яам болон 1-р эмнэлгийн урлаг андрологийн төвийн хамт олон санаачлагаар Ховд аймагт болон 4 бүсийн онцлог эмчилгээний төвд бүр шийсэн замын гаднаас авч чулуу бодлож авах дурангийн аппарат өгсөн. Тэгээд өнөөдөр бол манайх бүрний гаднаас чулуу бодлох мэс цэцлийг орон нутагт амжилттай хэрэгжүүлээд мэс цэцэл маань амжилттай болоод үргэлжлэж байна. Тэгэхээр энэ аппарат тоног төхөөрөмжийг хөдөө орон нутагт болоод одоо хангалт хийснээр тухайн хөдөө орон нутгийн ард иргэд одоо ширэгдэл одоо учруулахгүйгээр орон нутагт энэ тусламж үйлчилгээг авах бүрэн бололцоо болоод нэгдэж байгаагаар энэгээр болоод давуу талтай байгаа. Цаашдаа болоод одоо бидний гол зорилт аймагуудын нэгдсэн эмнэлгүүд дээр бүсийн онцлогын эмчилгээний төвүүд дээр бөөр шийсний дээд замын дурангийн мэс цэцлийг бас нэвтрүүлэхээр болоод ажиллаж байгаа. Тэгээд энэ ажлууд нь шалтгаалтай явагдана гэж бодоод зөвхөн ажиллаж байгаа. Ховд аймаг дахь бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэс цэцлийн засаг нь 2019 оноос бөөр шээсний замын дурангийн эмчилгээг нэвтрүүлж байсан. Түүнээс хойш төрөв булчирхай давсгийн чулууг дурангаар авах мэс цэцлийг хийж байсан бол одоо бөөр шээсний дээд замын чулууг дурангийн аргаар авах хагалгааг ийхүү амжилттай нэвтрүүлж эмчилгээ үйлчилгээгээ өргөжүүллээ.